За би хэрвээ ийм хөнгөлт чөлөөлт байвал ер нь Монголын бүхэл шгшээ багийн спортод бараг өгсдөө гэж бодож байна. Тэр үнийг онцолж ганцхан e-спорт ч гэдэг юм уу ингэнэ гэдэг бол ер нь спортыг домд хооронд нь ялгарлана гэдэг бол ерөөсөө үр дүн муутай шүү дээ. Дэлхийд өнөөдөр Монголын нэрийг гаргаад явж байгаа нь ганцхан e-спорт ч биш. Одоо сагсан бөмбөгөөс ахуулаад олон төрөл дээр монголчууд амжилт гаргаж байна. Цаашдаа ч гэсэн Монголын одоо энэ спортсменүүд бол амжилт гарах байх гэж бодож байна. Тэгэд саяны 1% хөнгөлт чөлөөлт бол спортод бол их нэмэр болсон. Тэр бол айгүй сайшаалтай. Одоо бараг томоохон аж ахуйн нэгжүүд бол за татварт мөнгөө төлж исэн дор өөрийнхөө нэрийг гаргаад спортын багтаа болгоё. Жерсиг нь өмсгөөд ингээд сагсан багийг спонсордож гэдэг юм уу, сагсны багийг спонсордож гэдэг юм уу, ийм хандлага явж байгаа нь бол их сайшаалтай. Түрүүн инх төвшин гишүүн хэлжсэн нөө тэр шинжлэх ухааныхаа талынх нь харин энэ журам бичиг цааснууд нь бол гарахгүй байгаа юм билээ. Тэгэхээр би магадгүй хин Наранбаатар дарга Төсвийн байнгын орооноос би бол энийг маш чухал гэж бодод байгаа. Шинжлэх ухааны талынхыг манай нийт нэг шуцсан дээр өгж байгаа мөнгө бол шинжлэх ухааны технологи дэмжих сан дээр өгж байгаа мөнгө бол бага. Гэхдээ тэр нь Монгол улс шинжлэх ухааныг дэмждэггүй гэсэн бас ерөөсөө биш. Аж ахуйн нэгжүүд өөрөө зөндөө их санхүүжилтүүдийг хийдэг. Тэр үнийгээ ерөөсөө бид нар тооцож чаддгүй. Тэгэхээр үүнийг бас давхар тооцох хэрэгтэй. Тэг би энийг бол их ирж байгаа юм байна. Тэг ингээд дэмжиж явъя. Гэхдээ би үл эсэргээрээ жоох өргөжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. За энээс нээх их би одоо яг бодит үнийг хэлэхэд Монголын шгшээ багийнх нээх их тоног төхөөрөмж оруулж ирээл тэрүүнээс хитэн тэрбумын татварын орлого алдаад тийм юм бол бага гэж бодож байна. Нэгдүгürt төсөвтөр үзүүлэх нөлөөлөл нь бол харьцангуй бага баг. Харин Монгол улсын нэр хүндэд үзүүлэх нөлөөлөл бол их байгаа. Би ийм жишээнүүд мэдтэй одоо миний мэдх нэг тамирчин гэхэд олон улсын тэмцээнд оролцоод Азийн том тэмцээнээс амар өндөр үнэтэй дугуй шагналт нь авсан чинь шагналтаа авсан дугуйгаа Монголд оруулж ирэх гээд татвар төлж байгаа. Тэгээ энэ ч одоо амар утгагүй шүү дээ. Тэгээ өөрөө бол баг шгшээ багийн тамирчингийн хэмжээний хүн байхгүй. Тэгэхээр бидний монголчуудын одоо Монголын төр засгаас үнийг хэлэхэд тэр нэг биеийн тамир спортыг дэмжих сан дээр нэг хэдэн төгрөг. За тэгэл төсвийн хэмнэлт явуулна гээл тэгэхээр дандаа хамгийн түрүүнд биеийн тамир спортоос мөнгөний хасаад тэгээд татварын хөнгөлөлт чөлөөлт энэ дээрээ болохоор одоо яг үнийг хэлэхэд манай биеийн тамир спортын салбар бол байнга хойно үлддэг. Тэг би энийг бол нэг тийм том татварын хууль муулийг харж хийх ёстой биш. За мэдээж төсөвт үзүүлэх нөлөөллийг нь үзэх хэрэгтэй. За тэгээ шаардлагатай бол 2027 оноос хэрэгжиж эхлэх нь зүйтэй. За энүүний бол төсөвт үзүүлэх нөлөөлөл бол тийм их биш нь угаасаа тодорхой. Ингээд дэмжиж явах зүйтэй ахаа. Бараг эсэргээрээ энэ бол Монголын шгшээ багуудын хувьд бол өөрсдийнхөө хэрэгцээнд авж байгаа техник тоног төхөөрөмжөөс ахуулаад олон зүйлүүдээр хөнгөлт чөлөөлтөд явах хэрэгтэй гэж бодож байна. Сайн зүрх шүү хэл.